Монгол Ардын намын баг хурлаас нэг шийдвэр гараад за төсөөлөе хэдүүлээ тий. Одоо жишээлбэл юу гэдэг юм хамтарсан засаггүй цаашдаа явъя гэж шийдвэр гарлаа гэж бодъё. Эсвэл ерөнхий сайдыг одоо ажиллаа өгөх талаар шийдвэр гарлаа гэж бодъё. Ямар нэгэн байдлаар шийдвэр гаргахад парламент руу орж ирнэ. Парламент дээрээ бид нар конопороо тогтоон барих боломжтой гэж үзээд энэ ажиллагаагаа эрчимжүүлсүүлийн 2 хоног үнэхээр эрчимжүүлж байна. За сураг сонсож байгаа мөнгөний тоо бол замбраага алдчихж байна. Би бол сураг сонсож сураг шүү. 2 триллион төгрөгд бол зарцуулж ингэж одоо яригдж байна. Авч үлдэхийн тулд одоо ингээд нам нь хэдий шийдсэн ч гэсэн тэр чинь эргээд их хурал шийдвэр гаргаж шүү дээ. Эцсийн шийдвэрийг. Одоо жишээлбэл ерөнхий сайд өргөдлөө өглөө гэж бодоход өөрөө одоо ажиллаа өгье гэдээ өргөдлөө өгөөд их хурал тэр чинь заавал хилцсэн. Их хурал хилцэхдээ их хурал дээрээ конопор аваад үлдчихэ гэдэг юм шийдвэр гаргах. Тийг худалдаж авч тараага явж гин гэж би сураг сонслоо. Ер нь бол энэ араа нэг тийм шин сонин болдоггүй зүйл ерөөсөө биш. Энэ чинь өмнө 2018 оны засгийн газар шиг санагдаж байна. Жидүүгийн асуудал. Жидүү чи яагаад хаанх үүссэн бэ гэхээр засгийн газар огцрохгүй л тэгээд тэрнээсээ хамгаалахын тулд 950 сая төгрөг 1 тэрбумаар нь ингээл тараасан гэдэг одоо энийг бүх монголчуудаараа мэдээ жидүүчид тэндээс эхэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө нэг жишгийнхаа дагуу юм удаах ажиллагаа битүү явж байна. Тэгээд энэ зүгээр одоо хамтарсан засгийн газар цаашдаа үргэлжлэж ажиллах шаардлагатай хэсэг талаа та гишүүний хувьд ямар байр суурьтай байна? Ардс намын удирдах байгууллагын төвшөнд асуудал яригдах уу, тодорхой тов зарлагдсан уу? Би бол намынхаа нөхдийн ажил хий гэсэн хүсэл эрмэлзлийг хүндэтгэж байгаа. Намын нэлшүүдийн намын даргын энэ ажил хийх хүслийг дагуулад Монголын арчлал эдийн засагт очруулж байгаа хор хөнөөл энэ арчлал хүний эрх эрхчлөө энэ суурь зарчмуудыг шууд өшгөлөн унгааж байгаа энийг л эсэргүүцэж байгаа учраас ерөнхий сайдыг